Сайн байцгаана уу, та бүхэнд олон улсын амьдралд басан үйл явдлыг томилон хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп лав гарагт нийтэгдсэн ярилцлагандаа дуртахдаа НАТО-гоос гарах тухай бодолцож байгаа тухай хэлсэн байна. За мөн энэхүү байгууллагатай холбоотой өөрийнхөө шүүмжлэлийг хэлэхдээ тэрээр тус байгууллага, тус сэргийн эвслийг цаасан бар гэж нэрлсэн байна. За би хэлэхдээ НАТО-гоос гарах асуудлыг бодож үзэхээс хэдийнэ давсан гэж хэлэх байна. Би хизээч НАТОгийн нөлөөнд орж байгаагүй. Би тэднийг цаасан бор гэж үргэлж мэддэг байсан. Дашрамд дуртахад бүтэн ч үүнийг мэддэг гэж хэлсэн. Трамп мөн хэлэхдээ Их Британий энэхүү өдөр тутмын телеграф сонинд өгсөн ярилцлагада ойрох дандын дайнтай холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийлсэн. За энэ дайнтай холбоотойгоор Иран улсын хувьд Ормозын хоолойг хаасан байдалтай байгаа. За үүнээс болоод энэхүү хоолойг дахин нээх, за үүгээр дамжуулан дэлхийн зах зээлд газрын тосны үнийг тогтворжуулах шаардлага үүссэн байгаа. За тийм учраас холбоотнуудыг туслахыг удаадараа уриалж байгаа. За одоогийн байдлаар энэхүү Дональд Трампын уриалга буюу тэнгисийн цэргээ Ормосын хоолойроо илгээхийн санаачлагт нь аль нэгэн улс нэгдэх ийм санаачлагаа илэрхийлээгүй учраас энэхүү Трампын зүгээс өрөндийн түншүүдэд удаадараа шүүмжилжээ. Трампын хувьд НАТОгийн талаар илэрхийлсэн байр суурь нь төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн байр суурьтай бас нэгдэж байгаа юм. За Марко Рубиогийн хувьд Америкийн нэгдсэн улс НАТОтой харилцах харилцаагаа эргэн харж дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлсэн. За тэрээр харамсалтай нь энэ мөргөлдөөн дуусны дараа бид энэ харилцаагаа дахин нягтлах шаардлагатай болно гэдэг нь эргэлзэх зүйл алга гэж би бодож байна. Бид НАТОгийн манай улсын хувьд холбоонд үзүүлэх үн цэнийг дахин нягтлах шаардлагатай болно гэж Fox News сувгийн хөтлөгч Джон Ханнитингэнд хэлсэн байна. Марко Рубио өөрийгөө Америкийн нэгдсэн улсын Сенатад НАТОгийн хамгийн хүчтэй хамгаалагчдын нэг байсан гэж хэлээд учир нь НАТО бол тухайн үедээ ач холбогдолтой байсан гэж үзэж байснаа тайлбарлсан. НАТОгийн үндсэн нь Европод цэргийн баазуудыг байрлуулснаар Америкийн нэгдсэн улсын цэргийнхэн дэлхийн өөр өнцөг буланд хүчнээ байрлуулах боломжийг олгодог байсан явдал. Гэтэл НАТО гэдэг энэ зүйл бол энэ байр суурь, энэ ач холбогдлоо илэрхийлэхгүй байгаа учраас хэрв НАТО холбоо гэдэг нь эдгээр баазуудыг ашиглаж чадахгүй, Америкийн ашиг сонирхлыг хамгаалахад цаашид хэрэггүй байгаа тохиолдолд НАТО нэг чиглэлтэй зам болно гэж Марко Рубио хэлжээ. Марко Рубио цаашаа хэлэхдээ Вашингтон НАТОгийн холбоотнуудаас Ираны эсрэг дайны хүрээнд агаарын цохирлтыг хийхийг хүссэн ч бидэнд цэргийн баазаа ашиглахыг зөвшөөрөхгүй, шаардлагатай үед тэдгээр улсууд үгүй гэж хариулж байна. Тэгвэл бид яагаад НАТОд байх ёстой юм? Энэ асуултыг та асуух ёстой гэж хөтлөгчөд хандаж хэлсэн байна. За тэрээр мөн Европын хэд хэдэн улс Америкийн нэгдсэн улсын цэргийнхнийг нутаг дэвсгэр дээгүүрээ дамжин өнгөрөх НАТОгийн холбоотнуудын баазыг ашиглахыг хязгаарласан ийм мэдээллийн дараа энэхүү өөрийн хэлсэн үгээ хэлж байгаа юм. За мигмар гарагт Итали улс Америкийн нэгдсэн улсын байлдааны онгоцыг даалгавар гүйцэтгэхээр ойрхон дорнд руу явж явах үед нь газар дах зөвшөөрөл өгөхөөс татгалзаж байгаа. За мөн Испани улс ч гэсэн өмнө нь ийм шийдвэрүүдийг гаргасан. За энд бол Америкийн нэгдсэн улсын засаг тун дургуутсалтай байгаа гэдгээ энэхүү дараа томоохон өндөр албан тушаалтнууд болох ерөнхийлөгч болон төрийн нарийн бичгийн дарга нарын зүгээс хэвлэлд өгсөн ярилцлагада дурдж байгаа. Их Британий ерөнхий сайд Кер Стармер мигмар гарагт НАТОг хамгаалж үг хэлсэн. За тэрээр хэлэхдээ дэлхийн хамгийн үр дүнтэй цэргийн холбоо гэж НАТОг нэрлсэн байна. За НАТО биднийг олон 10 жилийн туршид аюулгүй байлгасан. Бид НАТОд бүрэн дүүрэн үнж байх болно гэж Стармер хэвлэлийн бахварлын үеэр хэлсэн. За мөн Стармер Их Британи энэ 7 хоногт Ормосын хоолойг дахин нээгтэй холбоотой асуудлыг хилцэх 35 орчим орны улсыг цуглуулсан ийм уулзалтыг зохион байгуулна гэж хэлээд гадаад тэргийн сайд Эвит Купер тухайн уулзалтыг зохион байгуулна гэдгийг Стармер хэвлэлийн бахварлын үеэр хэлсэн ч яг хизээ гэдэг талаар тодорхой мэдээллийг олон нийтэд хүргээгүй байна. За уулзалтаар далайч тэнгисээр чөлөөтэй зорчих явдлыг дахин сэргээх, гацсан хөлөг онгоц далайн аюулгүй байдлыг хангах амин чухал хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг сэргээхэд бид авч чадах бүх дипломат болон улс төрийн арга хэмжээг хэлэлцэн гэдгийг Стармер хэлсэн байна. Мөн Стармер хэлэхдээ тухайн уулзалтанд саяхан Ормосын хоолойгоор аюулгүй нэвтрхийг хангахад чиглэсэн зохих хүчин чармаалтанд хувь нэмрээ оруулахад бэлэн гэдгийг илэрхийлсэн мэдэгдэл гарын үсэг зурсан орнууд оролцсон гэсэн байна. За үүнд гарын үсэг зурсан орнуудын тоонд Их Британи, Франц, Герман, Итали, Япони, Нидерланд зэрэг улсууд багтаж байгаа. 20 дугаар сарын 28-нд дан эхэлснээс хойш Израиль болон Америкийн нэгдсэн улсын давталгааноос хойш Иран улсын хувьд бол энэхүү амин чухал ач холбогдолтой Ормосын хоолойг хаасан хэвээр байгаа. За энэ нь дэлхийн газрын тос байгалийн үнийг
хөөрөгдөхөд гол нөлөөллийг үзүүлж байгаа. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 20 минутын туршид ард иргэдэд хандаж үг хэлсэн. За түүний хувьд Ираны дайны талаарх олон нийтэд одоо зөв мэдээллийг өгөх зорилгоор энэхүү одоо яриаг хийсэн гэж үзэж байгаа. За 20 минут үргэлжилсэн ярианы үеэр Дональд Трамп хэлэхдээ Америкийн нэгдсэн улсын хувьд Иранд явуулж байгаа цэргийн үйл ажиллагааныхаа зорилтод хүрэхэд тун ойрцсон байгаа гэдгийг хэлсэн байна. За мөн тэрээр хэлэхдээ Ираны талаас гал зогсоохыг хүссэн гэж мэдэгдэж байгаа. За харин Ираны гадаад хэргийн яам Трампын гал зогсоохыг хүссэн мэдэгдэл нь худал бөгөөд үндэслэхгүй гэж мэдээлсэн. Энэ талаар Ираны төрийн хэвлэлийн хэрэгслүүд бүгд мэдээлж байгаа. За Трамп олон нийтийн нийгмийн сүлжээнд нийтлсэн постондоо Америкийн нэгдсэн улс Ормосын хоолойг нээлттэй чөлөөтэй цэвэр болгосон үед гал зогсоох тухай авч үзнэ гэж хэлээд тэр болтол Ираныг мартагнуулах эсвэл тэдний хэлдгээр чулуун зүсгийн үе рүү буцаах болно гэж хэлсэн байна. За мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн олон нийт телевизээр одоо хандаж хэлсэн үгийн дараа бол газрын тосны үн буурах биш харин өссөн байна. За газрын тосны үн нэг баррел нь 105 $. Хүрсэн гэсэн ийм одоо мэдээллүүдийг хөрөнгийн бирж болон одоо арилжааны байгууллагуудаас олон нийтэд хүргэж байгаа юм. За энэ хооронд мөн Ираны ерөнхийлөгч Масуд Пежескян Америкийн нэгдсэн улсын олон нийтэд хандаж бас мэдээлэл гаргасан байна. За Америкийн нэгдсэн улсын олон нийтэд хандсан мэдээлэлтэй Америк, Европ, хөрш орнуудынхаа ард түмэнд ямар нэгэн дайсагнах зорилго агуулаагүй гэдгээ мэдгдсэн. За харин Америкийн нэгдсэн улс болон Израилийн хүчин Иранд цохилт өгсөн хэвээр байгаа юм байна. За сүүлийн цаг үеэс үзэхэд бол Ларистан, Минах мужид цохилт өгсөн. За үүнээс болоод 9 хүн насаа алдсан. За харин Ираны хариу давталгаа Израилийн төв хэсэгт бас хохирол учруулж байгаа юм байна. За мөн Кувейтийн гал сониогчид Ираны халдлагын дараа тос улсын гол нисэх буудлын түвшний савнд дахин гал гарсан гэдгийг мэдээлж байгаа. За Бахрейн, Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират улсад пуужин нисгэгчгүй онгоцыг амдан устгасан тухай мэдээллүүд өгч байна. За өөрөөр хэлбэл талуу дайн байлдааны үйл ажиллагаагаа өргөжлүүлсэн хэвээр байна. За Ираны улсын хувьд бол энэ одоо дайнд арай одоо бас давуу талтай байгаа нь харагдаж байгаа юм. За учир нь гэвэл Иран улсын хувьд газар зүйн байрлал геополитикийн ач холбогдол нь энэ дайнд бусад орнуудаас бас даваатай оролцох нөхцөлийг бүрдүүлж байгаа. За сүүлийн үед Америкийн нэгдсэн улсын зүгээс хуурай замын цэргийг Иранд оруулж болзошгүй гэсэн мэдээллүүд олон нийтэд түгэж байгаа. За энэ хэр бодиттой вэ гэдэгтэр цэргийн шинжээчд бас өөрийн үзэл бодлоо илэрхийлж байгаа юм. За Иран улсын хувьд бол уулаар хүрээлэгдсэн ийм одоо хил хязгаартай. Тийм учраас энэхүү одоо өндөр уулыг нь давж тус улс руу нэвтрэн ороход хүндрэлтэй. За мөн төв хэсэгтээ элсэн цүл байдаг нь цэргийн үйл ажиллагаа явуулахад тун тохиромжтой бос гэдэг нь харагдаж байгаа юм. За мөн Иран улсын хувьд Ормосын хоолойг хянж байгаа. За зөвхөн одоо өөртөө найрсаг харилцаатай улс орнуудын хөлөг онгоцуудыг түүгээр нэвтрүүлэх. За нэвтэрсэн тохиолдолд тодорхой хэмжээний хураамж авах ийм үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ авч байгаа хураамж нь Ираны төсвийн алдагдлыг нөхөхөд эргээр бас нөлөөллийг үзүүлж байгаа. За мөн хэдийгээр дайн байлдааны үйл ажиллагаа эхэлж байгаа ч гэсэн Иран өөрийн одоо энэ дайны үйл ажиллагаа эхлэхээс өмнөх буюу 2 дугаар сарын 28-наас өмнөх үеийнхэн газрын тосны тээвэрлэлтийг хийсээр байгаа гэсэн мэдээллүүдийг хиймэл дагуулаас авсан зураглалууд харуулж байгаа юм. Бусад орнуудын хувьд Ормосын хоолойгоор бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэх хүндрэлтэй байгаа. За ялангуяа газрын тос экспортлдог орнуудын хувьд бол ихээхэн хязгаарлалтанд орсон. За тийм учраас Ормосын хоолойг тойрон гарах ийм арга замыг эргэлхийлж байгаа. За хоёр одоо арга замаар бол үнийг хийхийг оролдож байгаа. За гэхдээ бол энэ нь нийтдээ гарч байгаа одоо тэрхүү тос нь бол 6.5 сая баррел байгаа нь бол одоогийн хэрэгцээнд яагаад ч одоо хүрэхгүй байгаа юм. За нийтдээ Ормосын хоолойд 20 сая шахуу газрын тос төвжигдсэн байгаа. За үүнээс болоод дэлхийн зах зээл дээр газрын тосны үн нэмэгдсэн хэвээр байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын ард түмэндээ хэлсэн одоо мэдээлэл болон за мөн одоо Их Британий хэвлэл болох Телеграф сонинд өгсөн ярьцлага зэргээс үзэхэд дайн байлдааны үйл ажиллагаа мүд дуусах болоогүй гэдэг нь бол ажиглагдаж байна. За хэдийгээр ерөнхийлөгчийн зүгээс дайн байлдааны үйл ажиллагаа зогсоход ойртсон байгаа гэсэн мэдээллүүдийг хийсэн. За мөн Америкийн нэгдсэн улс ялж байгаа гэсэн ийм мэдээллүүдийг олон нийтэд хүргэж байгаа ч гэсэн төдийлөн одоо бодит байдал дээр тухайн ялалт нь бодит одоо хэрэгжилт нь харагдахгүй байгаа нь харагдаж байна.